Эрдэнэс таамаглалгын компани онгорсноор 3.6 сая тонн Energy Resource компани 3.8 сая тонн нүүрс олборлоод байгаа юм а. Энэ нь оны ихэнд гаргасан төлөвлөгөөний тал хувьд нь хүрэхгүй байгааг тэдэлж байлаа. Тухайлбал Эрдэнэс таамаглалгын компани бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилдээ 30 тонн сая тонн экспортлох боломжтой. 2013 онд 10 орчим сая тонн нүүрс экспортлсон бол энэ жил үүнээс ч бага хэмжээний нүүрс олборлоод байгаа ч худалдаж авах газар ховор байгаа компани удирдлагууд хэллээ. Манай агуулга дээр бол 100 нийлээд 1920 сая тонн нүүрс нэгтсэн оолцсон байгаа. Уурхай дотор бол авахд билэн 2 сая. Энийг бол энэ онд дуустал бол энэ 2 саяг аавна. Нийтдээ 4 сая гэсэн үг. Тэгээ энэ 4 сая гаргаад оны эцэст 14-өөс 15 он тэр шилжих 500 мянган тонн нүүрс нэрлэх. Тийм төлөвлөгөө хийчихсэн. Энэ жилийн хувьд уулуурхайн компаниуд ашигтай ажиллах ямар ч боломжгүй. Харин хэрхэн яаж алдагдaltaгүй ажиллах вэ гэдгээ гол зорилго болгожээ. Өнөөдрийн байдлаар 1 тонн нүүрс 35-аас 40 Америк долларын үнэтэй байна. Уулуурхайн уналт төрийн мэдлийн Эрдэнэс таамаглалгын компанид илүү нөлөөлжээ. Учир нь 2008-аас 2012 онд засгийн газар бүгд найрамдах хятад ард улсын Chalco компанитай гэрээ хийж үр тавьсан. Өрийг барагдуулах үүргийг Эрдэнэс таамаглалгын компани дангаараа урьж байгаа. Одоогийн байдлаар 110 сая долларын үр үлдээд байгаа юм байна. Зах зээлийн үн ханшнаас хамаарат 3 сая тонн орчим нүүрсийг экспортлсноор өрийг бүрэн барагдуулна гэж тооцоолжээ. Цаашдаа түр ийм муу менежер байж болохгүй гэдгийг улсын хурл дахь ардчилсан намын бүлгийн дарга онцоллоо. Би зүгээрээс нэг юм анзаарлаа. Юу гэхээр энэ манай төрийн өмчт байгаа энэ Эрдэнэс таамаглалгын уурхайг бид нар менежментийн хувьд, хөрөн оруулалтын хувьд эзэмшлийнх нь зөв шийдэх цаг хугацаанд хэлсэн байна гэж. Урдлын тэр алдаатай байсан гэрээнүүд эргэж нэг харах юм байна. Үнэхээр борлуулалт маш их буусан байна. Өртөг зардал нь асар өндөр байна. Тэгэхээр бид энэ дээр бол их хичээлээс бол улсын төсөвчдөр энэ уурхай менежмент үйл ажиллагаач нар онцгой анхаарч өөрчлөлтийг зайлшгүй шаардлага гарсан байна гэж би ингэж харж байна. Хэрэв үндэсний компаниудад зөв менежмент хийж чадвал энэ алдагдлаа бид нөхөж чадна гэж уулуурхай салбарын үзэж байгаа юм а.